За бичлэгийн маань үзэж аваад баярлалаа. Би нөгөө 3 дахь бичлэгэн дээр айгу нэрээ хэлээд эхэлчээд өөрөө тэрийгээ дараа нь сонсчоо жоохон санаа зовоод болдгоо. Тэгээд ер нь жоохон дандаа адилхан ингээл эхэлчихье гэж бодлоо. За өнөөдөр та бүхэндээ би болохоор амьдралаа өөрчилж болох хоёрхан дадал байдгаа гэдэг зүйл уншиж мэдээд тэрийгэ танилцуулъя гэж бодлоо. За тэгээд амьдралд одоо дадал ямар ач холбогдолтой вэ? Тэгээд хоёрхан дадлаар амьдралдаа ямар зүйлийг бий болгож болох вэ гэдэг тухай ойлгосноо ярьж өгье гэж бодлоо. За өөрийнхөө амьдралын одоо дадал зуршлыг хүн өөрөө л бүтээдэг тийм ээ. Тэгээд та өөрийнхөө дадал зуршлыг ингээд бодоод үзээрэй. Танд одоо ямар сайн дадал, ямар муу зуршил байна вэ гэдгийг. Муу зуршил гэхээр ингээд айгүй томоор бодоод авах хэрэггүй юм билэ. Одоо бид нар өөрийн мэдлгүүл ингээд өдөр тутамдаа амнаасаа гаргаж идэг үг байдаг те. Тэгээд өөрийн мэдлгүй үргэлж ингээд хийж идэг нэг үйлдэл байдаг. Тэр бүхэн маань ингээд муу зуршил болцсон байдаг юм байна. Тэрээ ч гэсэн би өөрөө энийг уншиж аваад мэдэж авлаа. Жишээлбэл би одоо айгүйх ядаргаатай гэдэг үг хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь энэ ядаргаатай гэдэг үг ерөөсөө л миний амны уншлага болцсон. Тэнгүүд энэ ингээд надад муу зуршил болцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр танд ерөөсөө мэдээж одоо сайн сайхан зүйл тохиолдохгүй. Ягаад тэгэхээр ердөөсөө бүх юм ядаргаатай л зүйлүүд танд ингээд тохиолдноо. Энэ бол бүр мэдээжийн хэрэг зүйлээ гэд бичсэн байсан. Тэгэхээр одоо бидний яг өдөр тутамд ингээд хэлж байгаа, амнаас гаргаж байгаа ингээд үгнээсээ бид нэр ерөөсөө эхлэх ёстой байна гэдгийг би бүр эндээс ойлгочоод тэгээд би бүр яадгийн одоо ингээд ядаргаатай гэж хэлсэн үедээ бүр өөрөө тэрийгээ бүр ингээд засах гэж бүр хичээж байгаа. Тэгэхгүй бол бүр ингээд би бүр ядаргаатай ядарсан гэдэг үгийг бүр аягүй хэлдэг. Тэгээд төвхтэй юм аач гэдэг юм одоо ингээд бодохоор бас хүмүүс аягүй ийм үгийг бас хэлээд идэг юм билэ. Тэгээ энэ үг маань ингээд муу зуршил болцсон таны амьдралд одоо сайн зүйл орж ирэхийг хааж идэг юм аа гэд хэлсэн байлээ. За тэгэхээр одооноос та юуг анхаарч эхлэх вэ гэхээр нэгдүгээрт амнаасаа гаргаж байгаа үгэндээ анхаарах нь байна гэсэн үг. Хоёрдугаарт өдөр тутамд хийж байгаа жижиг үйлдэлтэй анхаарна гэсэн үг. Ном шугламор ч гэсэн бид нар чинь бас аягүйх нэгэндээ ингээл үг хэлдэг завгүй өстой ядарч өглөө гэл тийм үг ямар хэцүү хорвоо вэ энэ төр гэл ер нь айгүй тоглоом шугламор бид нар чинь их чин сэтгэлээс биш юм шиг мөртл ингээ бүр нэг амрын уншлага болгоод хэлцүү үгнүүд байдаг штэ. Эдгээр үгнүүд маань ч гэсэн ерөөсөө зөв үгээр сольж ингэж хэлж эхлэхгүй бол муу зуршил болцсон байгаа. Тэнгүүд бидний амьдралд энэ одоо яг би бас өөрөө ингээд айгу тийм муу зуршил гэж яг юу юм гэдэг өөрийнхөө муу зуршлыг засъя гэдэг үүднээс ийм юм уншиж хагаад энийг олж мэдсэн байхгүй. Тэгээ миний яг ингээд хэлдэг үг тэгэл айгу юмыг төгшөөдөг энэ төр маань миний муу зуршил байсан байгаа байхгүй. Аль болох хичээгээд л одоо ядарсан шүү гэж хэлхийн ороход өнөөдөр хичээсэн шүү. За би чадлаа, боллоо ч гэдэг юм уу тий. Тэг ингээ хэлчихээрээ тэрийг ингээ солиод идэгс одоо бас овоо гайгүй ингээд хэлэх нь багассан байгаа. Ер нь бол бараг хэлэхгүй болсон билээ ингээ өөрийгөө анзаараад ахаар. Тэгээ ямар нэг юм ингээд уншиж мэдээд ингээд өөрийгөө дараа нь бас ингээд анзаараад байвал өөрчлөгдөж үгээд анзаараад байвал зөвхөн уншаад өнгөрөх биш. Өөртөө ингээд яг үйлдэл болгоод хэрэгжүүлээд явбал их гоё юм шиг санагдсан. За тэгээд одоо ядаргаатай ингээд үг хэлдэг бол за зүгээр штэ гялс хийчи болондоо за яах вэ ч гэдэг юм ингээд нэг тийм зөөлрүүлээд жоохон харьцангуй ингээд засаад аятайхан үгээр бас орлуулад хилээд яваад байгаа гэх юм уу. За та нар ч гэсэн бас ингээд хилээд үзээрэй ийм үгнүүд надтай адилхан хилдэг хүмүүс хэрвээ байх юм бол за тэгээд яг засна гээл тэнгүүтээ шууд ингээл засч бас чадахгүй шүү дээ бид нар чинь тийм баг багаар л өөртөө ингээд дадал болгох ёстой юм билэ. Тэгээ хэдэн өдөр, хэдэн сар, хэдэн жил болсон ч хамаагүй ингээд өөрчлөлт нь мэдрэгдэнэ. За тэгвэл дадал ингээд үг үйлдэлээсээ эхлэх ёстой юм байна гэдгийг ингээ ойлголоо тий. Тэнгүүд өдөр тутамдаа хэрэгжүүлж болох Японы хэлсэн хоёр дадлыг одоо тэгвэл та бүхэндээ танилцуулж эхлэе. Энэ хүн маань гол нь яг хугацаа орно хүнээсээ шалтгаалах байх л та. Энэ нөгөө нэг номыг ингээд бичсэн хүн болохоор бараг 20 жил ингээд энэ дадлыг хэрэгжүүлж байгаа гэд Япон зохиолж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн болохоор яг энэ хоёр дадлыг хэрэгжүүлснээр амьдралд нь бүр айгүй эерэг өөрчлөлтүүд зөндөө их гарч ирсэн гэд тэгээд баргийн юмд ингээд сэтгэлээр унаад ахгүй болсон гэд бичсэн байсан. Тэгээ энэ нь юу вэ гэд хэлсэн чинь маш жижигхэн зүйлд талархалтай хандаж түүнийгээ бодитоор буулгаж бичих чин сэтгэлээсээ байх гэж байгаа. Тэгээ хоёрт нь болохоор өөрийгөө баярлуулах тэгээд жаргалтай
байлгах, дадалтай болох. Талархалтай байлгах, талархаж сурах гэд энэ тухай болохоор би хамгийн ихний бичлэгээрээ ярьсан байгаа. Тэгээд талархлын тухай сонсъё гэвэл тэндээс маань сонсож үзээрэй. За тэгээд өөрийгөө баярлуулах, жаргалтай байлгах гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр бүр зөндөө их зүйл байдаг юм билээ. Бүр энэ хүн ингээд жагсаагаад бичсэн. Тэгээд 100 гаруй зүйл ингээд жагсаагаад бичсэн. Тэгээд би Монголд арай боломжтой, арай энгийн, тэгээд өртөг багаар ингэж өөрийгөө баярлуулах боломжтой зүйл юу юм бэ гэдгийг бас өөрөө сонгож ингэж түүж бичсэн байгаа. За тэгээд хамгийн хийх боломжтой хүний биед эерэг нөлөө үзүүлдэг зүйлүүд гэвэл нэгдүгээрт болохоор өглөөний гүнзгий амьсгал, сонголтын дасгал байдаг гэж байна. За тэгээд хоёрт нь болохоор дуртай хөгжмөө сонсоод өглөөний цай кофегоо уудаг. Эднэр болохоор ингээд айгүй жижигхэн зүйлүүд юм шиг мөртлөө та ингээд байнга хийдэг болчих юм бол энэ айгүй гоё өөрийгөө баярлуулах дадал болоод тэгээд та өөрөө ч анзаараагүй байхад танд ингээд эерэг мэдрэмжүүд айгүй их төрдөг болно гэсэн. Гуравдугаарт нь болохоор байгаль алхах гэсэн зүйлээ лээ. Үнэхээр энэ бол угаасаа байнга бичигдсэн байж идэг те, байгаль алхах. Дөрөвдүгээрт нь болохоор дуртай ном унших, дуртай одоо подкаст энтрээ сонсох, тэндээс гоё үг олж бичиж өөртөө ингээд зориулж ямар нэг юм хийх. За тэгээд дараад нь болохоор цэцэг навчийг ажиглах ч юм уу те, байгаль одоо тэгээд бясалгал хийх ч юм уу. Одоо ер нь цэцэг навч ингээд удаан харж зогсож мосгож ерөөсөө тэгээд бясалгал болдог гэж штэ. За тэгээд инээх, тэгээд хөгжилтэй зүйл ярих, сонсох энэ төр бол биеийн дархлааг сайжруулдаг гэсэн байна. За тэгээд янз бүрийн дуртай юмныхаа зургийг авах байж болно, шин сонирхолтой болох байж болно. Тэднийг гол нь нэг хийгээл болчих зүйл биш, зүгээр дадал болгоод аль өөртөө тохирсныгоо дадал болгоод үзээрэй гэсэн байсан. Тэгхэн зүйлийг байнга хийсэн ч болно гэж байгаа байхгүй юу. За тэгээд өөртөө бас ингээ гоё сонирхолтой захаа бичиж үзээрэй гэж байгаа. Би энийг бичиж үзье гэж бодож байгаа. Гараараа яг гоё зориулаад. За тэгээд талархдаг зүйлийнхаа жагсаалтыг гаргаж бичээрэй. Жижигхэн ч байсан хамаагүй, том ч байсан хамаагүй гэж байгаа. За мөн төрсөн нутагтаа ингээд бас очороо хамаатан садантайгаа уулзаарай гэж бичсэн байсан. Аялалд явахгүй байсан ч гэсэн аялын төлөвлөгөө гаргаж бичих бас их хүний сэтгэлийг өөдрөг болгодог гинэ. Ингээд тэрийгэ төлөвлөөд ингээд бор тэрэндээ анхаарлаа хандуулад аль улс руу явах энтрээ бодоод гээд. За мөн өөрийнхөө хэрэгэлдэг хамгийн ээлдэг үгсийг бичиж үзэх гэж байгаа. Одоо нөгөө сөрөг үгнүүдэд болоод тэрнийхээ оронд эерэг үг болгож бичиж үзнэ. За мөн гэртээ хоол хийдэг ч юм уу, байгальд гардаг ч юм уу, хийвэл бүр зөндөө юм байгаа. Би нэг 30-ыг нь энд бичсэн баха. Тэгэхээр та бүхэн ч гэсэн хийдэг байх гэж бодож байна. Гол нь яг амьдралынхаа дадал болгоод тэндээсээ бүр чин сэтгэлээсээ сайхан зүйлийг нь мэдрэх гэж байгаа. Зүгээр ингээ бусдаа ингээд хийгээд өнгөрөх биш. Тэрийг өөртөө ингээ гоё бүр бясалгал болгоод ингээд авч чаддаг байх хэрэгтэй юм шиг байна. Сэтгэлийн амар амгалан авч чаддаг байх хэрэгтэй гэсэн байна. Тэгээ амттай хоол иддэг ч юм уу, ямар нэг амттай зүйл идээд бас баяр баясгалан авдаг бол тэрийг хийж болно. Би болохоор бас амар шоколад идэх дуртай. Тэгэл хар шоколад ер нь айгүй иддэг. За тэгээд гэртээ байнга ном уншдаг бол хаяа номын сан руу явдаг ч юм уу, кафед ном уншиж болно. За тэгээд нар шинхийг харж болно. За мөн бороотой өдөр ингээд цонхоор харангаа кофе ууж болно. За шинээр одоо би болохоор энэ арома гэд гой үнэртэй гой үнэртэн энтер аюу хэрэгэлдэг болсон байгаа. Тэгээ ингээ жоох нэг таагүй ч юм уу байх юм бол орой гэртээ орж ирээд гой үнэртэй юмнууд хасаагаад л үнэртнээ тавиал ингээл гой суудаг, хөгжим сонсоод тэгж юм хэрэнгээд нэг тийм өөрийн мэдлэг аюу гой болдог ер нь бол. Тэгээд харьцангуй нэг тийм бухимдах нь ер нь арай гайгүй болцсон. Зүлэг ногоон дээр суух гэж бас байна. Спортоор хичээллэх гэж байна. Дуртай спортороо ч юм уу эсвэл шин одоо спорт сонгож хичээллэх ч юм уу. Тэ би уг нь бол гар бөмбөг дуртай. Тэгээд яг нэг хичээл чалдгүй ч гэсэн одоо болохоор soft tennis гэдэг тийм теннисийг бас тоглох сонирхолтой болоод байгаа. Тэгээ сайн дурын зүйл хийх гэжсэн. Одоо сайн дураараа хин нэгэнд туслах ч юм уу, сайн дураараа хүүхэд баярлуулах ч юм уу, бэлэг өгөх ч юм уу юу ч хийж болно тий. За мөн өөрийгөө урамшуулах тийм гоё хүчтэй, зоригтой ямар өгнүүд идэгин. Тийм өгнүүдийг бас бичих. Тэгээ өглөөний нар мандахыг харах. Өөртөө амар хэцүүгүйгээр хийх ёстой. Би заавал тийх ёстой гэж биш. Айгуу гоё өөртөө ингээд гоё амар амгаланг олж чадхаар тийм дадал болгож хийхгүй бол би өстө өглөө бас нар мандахыг харна гээл тэгээд идэг. Тэнгүүд өглөө босох нь амар хэцүү байгаад ивэл бас амар дарамттай болчих штэ тий эсэргээрээ. Тийм болохоор
тэрийгээ ч гэсэн бас бодож үзэх хэрэгтэй юм байлээ. За мөн өдрийн тэмдэглэл бичих. Зарим өдөр бичсэн ч болно, бичгүйсэн ч болно. Тэгтэл ерөнхийдөө 7 хоногийн хэдэн өдөр бичдэг тийм дадалтай болчдөг ч юм уу тий. За тэгээ нүүрэн дээр гоё маск тавих, өөртөө анхаарах, тэгээ өөртөө шинэ стил бүрдүүлж одоо үзэх тий. За иймэрхүү зүйлүүд ингээд бичсэн байсан. За тэгэхээр эднээс та бүхэн маань сонсож байгаад өөртөө бас өөрсдийнхөө мэддэг гой дадлуудыг өдөр тутамдаа хийгээд өөрийгөө баярлуулж байгаараа. Та хэр их баяртай байна? Таны эргэн тойронд баяр баясгалантай зүйлүүд дүүрэн байна. Та хэр их амнаасаа гоё үг гаргадаг байна? Танд бас буцаад яг тийм гоё үгнүүд чинь эргэж ирнэ. Тийм болохоор тэндээс л та яг эхлэх ёстой шүү гэж нэгсэн байсан. Энэ айгу тийм энгийн мөртлөө айгу гоё тийм ярьдаг хүн байлээ. За тэгээд эдгээр зүйлийг хийхэд ерөөсөө хүний өөрийн харах өнцөг бодол их чухал юм шиг надад санагдсан байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо байнга хийдэг зүйлээ, байнга явдаг замаа одоо бид нар чинь ингээд байнга хамт байдаг хүнийхээ тэр нөгөө гайхалтай гоё зүйлийг нь олж харна гэдэг бол буцаагаад танд ингээд ад жаргал мэдрүүлдэг зүйл юм болов уу гэж бодсон. Яагаад тэгэхээр үргэлжил уудаг кофе юм чин гэж бодохгүйгээр те өдөр болгон тэр кофего ямар гоё юм бэ гэж мэдэрч уух те үргэлжил хамт байж идэг энэ хүн байж л байдаг хүн юм чин биш. Байнга л ингээл бүр тэр хүнийхээ үн цэнийг мэдэрч байх ч юм уу те. За ингэж гоё хамт байгаа өөртөө байгаа зүйлийнхаа үн цэнийг мэдэрч байх юм бол дээрэс нь өөртөө үнэнч өөрийнхөө хэлсэн ярьсан одоо хийх зүйлийг баримталдаг тийм сахилах баттай байх юм бол таны амьдралд наад захын одоо эерэг одоо мэдээж бүр ингээл нэг тийм амар эрсдэс ингээл өнөөдөр хийгээл маргааш болчих зүйлүүд биш ч гэсэн удаандаа ингээд таны амьдралд айгүй гоё эерэг зүйлүүд зөндөх бий болно гэсэн байсан. За мөн би юу заа гэж аягүй яриад байгаа. Гэхдээ энийг явандаа болиё гэж бодоол байгаа. Тэгээ одоохондоо олж чадахгүй л байна. Тэгээ та бүхэн маань ойлгож сонсоорой. За тэгээд амьдралдаа та ингээд өөрийнхөө амьдралд хайн хандвал бусад бүх хүн таны амьдралд хайн хандна. Тэгэхээр та өөрийнхөө амьдралд аягүй гоё чин сэтгэлээсээ хандж ийж бусад хүмүүс ч гэсэн таны амьдралд чин сэтгэлээсээ ханднаа. Чи ингээд хүнд хайнг үг муухай үг хэлвэл чам ч гэсэн тийм л үг буцаж ирнэ гэдэг энэ бол бүр үнэхээр үний юм шиг надад санагдаж байгаа. Энэ бол ерөөсөө зөндөө олон зүйл дээр бичигдсэн байдаг үг. Та бүхэн маань ч гэсэн энийг нэг сайн бодоод тунгаагаад үзээрэй. Нэрээ тиймдээ гэд нэг түр ингээд бас өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй. Одоо сүүлийн үед айгүйх одоо хараал өрөөл тийм нэг бүдүүлэг үг хэлдэг хүмүүс айгүйх болсон байлээ. Тэгээд жоохон эмзэглээд идэг би тийм үг хэлж байгаа хүмүүсийг. Яг тэгээд тэр нь ингээд өөртөө тэрийг бас гоё байна ч юм уу гүтэг байж магадгүй л дээ. Одоо үгүй юм аа гэдэг юмыг одоо ойлгох цаг уг нь болсон л гэж бодоод байгаа. Одоо бид нар чинь ингэдэг шүү дээ. Өнөөдөр нэг тим юм хий да. За өнөөдөр нэг орой ингээд салхин талах да ч юм уу. Тэгэнгүүтээ тэгээд тэрийг хийдгүү. Тэгэхээр тэр маань ингээд жоохон юмаа та өөрийгөө баярлах зүйлээ л ингээд хойшин тавиад ийн гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор нэг хамгийн түрүүнд тэр өөрийгөө баярлуулах зүйлдээ бүр яадаг ч байсан цаг гаргаж хийж байгаарай. Тэгээд ямар ч хэсэн талархах зүйлээ бичдэг байгаарай. Амьдралд ямар ч хэсэн өөрчлөлт гарч ирнэ. Тасүсээгүү таны амьдралд энэ хоёр дадал ингээд аяанда ингээд суучсан байна. Одоо болохоор надад суусан хоёр дадал гэх юм бол би мэдээж талархах зүйлээ бол байнга хүчдэг, талархдаг зүйлээ бол байнга хүчдэг болсон. Тэгээд хоёрт нь болохоор өөрийгөө баярлуулах зүйл гэхээр би чангаarчгүйгээд л анх ингээл гараал шууд айгу дуртай юм авчдаг байсан. Яг нь мэдээж болно л доо. Тэгтээ тэрийг чинь ингээд дадал болгох хэцүү шттэ тий. Тийм болохоор гоё ингээд одоо миний хамгийн их дадал болгосон зүйл болохоор гоё үнэртэн лаа ахгүй юу. Тэг өдөр болгон би бол хийдэг. Тэгээд тэрийгээ ингээд мэдрэх тааланд айгу гоё санагддаг надад. Гоё мэдрэмж өгдөг. Тэрийгээ ингээд үнэрлээд лагаасаагаад байж хата гоё дуртай уух юмаа уудаг. Тэндээс ингээд өөрийгөө гоё баярлуулах баяр жаргалтай юмаа одоо өөртөө олдог гэх юм уу. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас өөртөө нэг тийм юм олох юм бол бас нэг тийм өдөр тутмын стресстэй амьдрал жоохон ч гэсэн өөрийгөө амархан стресстэй байхгүй тий юм болгонд ингээд нэг тийм уурлаад байхгүй амар амгалан байлгаж сурах юм болов уу гэж би бас бодсон. Одоо та нар юу гэж бодож байгаа
Энэ одоо ярьж байгаа юм маань ер нь ойлгож гин үү? Ойлгомжтой ярьж гин үү? Баяр жаргалтай амьдрий гэжээвэл ерөөсөө жижигхэн зүйлүүдээс эхлэх хэрэгтэй шүү. Ингээд том зүйл биш юм аа гэдэг имийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд жижигхэн зүйл маань ерөөсөө өдөр тутмын үг талархаж сурах сэтгэл, чин сэтгэл тэгээд ингээд өөрийгөө ингээд яг гоё баярлуулах сахилга баттай байх гэсэн юм зүйлүүд юм билээ. Би бодсон гол нь таны энэ нөгөө хийж байгаа бодсон өөртөө зориулж хийх зүйлийг одоо өөр хинч шалгахгүй болохоор бид нар ингээд айгу өөртөө ингээд юу байдгийм болов гэж бодсон шүү дээ. Одоо нөгөө за ажил болохоор бид нар чи яг маргааш гэвэл маргааш гэл ингээд шалгуулах гал хичээгээл хийдэг шүү дээ. Тэгтэл миний өөрийн имийг хинч шалгахгүй болохоор за өнөөдөртөө болчихиж гэдэг юм айгу тийм сахилга батгүй байгаад идэг юм болов гэж боддог. Тэгэхээр тэрийгээл өөртөө айгу гоё сахилга баттай байлгаа сурчвал их зүгээр юм шиг санагдсан. Тэрнээсээ гоё кайф авч хийхгүй л бол нэг тийм нэг юм дутуу байгаа юм шиг санагдаж тэгж хийвэл бас их гоё юм шиг санагдсан да. Тэгээд гол нь та өөртөө үнэнч байгаад хий гэж ботсон зүйлээ нэгээр нь ингээд багаар хийж байхад аяанда өөртөө ингээд гоё сэтгэл хангалуун байх мэдрэмжийг авдаг болдог. Тэгээ хийхгүй байхаар ингээд нэг хийсэнгүү дээ гэд ингээд бид нар чинь нэг сэтгэл дундуур мэдрэмжтэй үлдээд байдаг штэ. Тийм болохоор ер нь хийчихсэн л дээр. Тэгээ хийчихсний дараа чинь тэгээд яалчгүй ингээд нэг тийм гоё дүүрэн мэдрэмж төрдөг штэ тий. Дүүрэн мэдрэмж төрөөд тэр өдөртөө ингээд нэг тийм гоё байдаг, ад жаргалыг мэдэрдэг, тайвширдаг шүү дээ. Тийм болохоор хийхэд тийм хэцүү биш, боломжийн амархан зүйл учраас хийгээд үзээрэй гэж бодож байна. За та бүхэнд маань таалагдсан байх гэж найдаж байна. Жохон ойлгомжгүй нуршуу ярьсан бол уучлаарай. За тэгээ сонсонд баярлалаа. Дараа дахин уулзъя. Баяртай.